Hi guys, шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр эмнэлэг твтгэхдээ ямар арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ авч явж байгаагаа харуулвал бас гоё сонирхолтой юм болов гэж бодоод. Өмнө нь болохоор зүгээр би юм кошлоконд авч явдаг байсан. Тэр кошлок болохоор ингээл нөө хөвтээгээрээ хөвтчгээр зарим нэг юмнууд ингээл хасгарчдаг те. Надад байсан тэр кошлок маань юм хангалттай том биш. Тэнгүүд би 3 4 ширхэг кошлок нь ингээл нөө хуваагаал хийгээд идэг байсан. Тэгээ би нийтдээ ингээд шууд ийм том ийм цүнх авсан. Яг мейкап арьс арчилгаа ингээ хийдэг. Тэгээ би энэ цүнхэндээ 3 хоногоор эмнэлэг твтгэхдээ юу хийснээ харуулад дээрэс нь зүгээр сонирхолтой байж магадгүй гэж бодоод би зүгээр өрөөнийхөө туурыг хийсэн байгаа. Ямар өрөөнд орсон байна гэд бичлэгээ эхлүүлцгээе. За ингээд үүднээсээ орж ирээд шууд энд ийм хоёсаа байна. Жижиг цонх байна. Ерөнхийдөө харах юм бол ингэж харагдана. Энэ нэг юм агуулгах шүүгээ шкаф байна. Энд бит хоёр цүнх. Тэгээд энэ одоо та идэг үзэх гээд байгаа арьс арчилгааны цүнх маань байна. Тэгээд бит хоёрын гутал. Тэндээ хөрхөн хоёр судаг сандал ширээтэй зурагттай. Энд нэг юм цонх. Тэгээд ор шүүгээ. Тэндээ хөрхөн хөргөгчтэй. Тэг хөргөгч нь болохоор яг одоогоор бит хоёрт бахан зармигнууд байна. Маргааш угаасаа хагалгаанасаа гарч ирээд нэг байнга зармиг гэдэгс болохоор тэгээд сурвалтай сүйд хараг одоохондоо байна өөр юу ч хэлсэн. Яг хагалгааны дараа ууж идэх стамдын түр авцсан. За ингээд сая горж ирсэн хаалганы хажууд энд 0 байна. 0 нь амар хөрхмэсэн. Өмнө нь ингээд төрж яхад төрөх тасагт нь болохоор энэ 0 мэлт юм хүүхдийн сул турмалтаар ерөөсөө байдаггүй. Угаасаа энд яг хүүхдүүд эсвэл том хүмүүс өвтөж байгаа болохоор заавал 0 та юм хөрхөн сул тур хийсэн байгаа таахгүй юу? Энэс та үрх юм. Ер нь бол бит хоёр эмнэлэгт одоо 3 хоног хий. Тэгээ ингээд таад ингээд 3 хоног чиш юу сүртэй юм маа ингэж авчаад димдээ гэж бодчих магадгүй. Би танарт өмнө бичлэгэж хэлжсэн да. Би ингээд угаасаа л арьсаа арчилж ийж бүр нэг өдөр байтугай өглөө эсвэл оройны тэр арьс арчилгаануудыг ганцыг нь хийхгүй байхад л арьс бүр сар арчлаагүй юм шиг бүр тийм амар муухай болчихдог байхгүй. Тэгэхээр надад бол өглөө ч гэсэн орой ч гэсэн би бүр заавал цэвэрлэн хөдөө гадаа ингээл ганц 2 хоногор явах байгаа юм чинь заа яа гэж би бол ерөөсөө тэгж хайдаггүй. Тэгэх юм бол би тэгэл хэдэн жилжингийн хийсэн хүч хөдөлмөр маань байхгүй болчихдог байхгүй юу? За эхний энэ команд нь болохоор хуурай бичил хүрх юм саатай. Тэрээ би нүрээ бодохгүй гэж бодож ивэл би юу хийдэг вэ гэхээр ингээ сэм гэд брендийн ийм консилерын харандаа байдаг байхгүй юу? Ийм консилерын харандаагаар бүр үнэхээр нэг муухай харагдаад байгаа одоо батганы улаан ч юм уу тийм өөнүүдэд дараад тэгээ жоох юм гэлаагаад авах юм бол энэ өнгөөр яг тэр гэлааж байгаа эсгүүдэл дарчтیں۔ Гэлаалтаа дарахтаа өөрийн багс ашиглана гэж бодоод багс авцیں۔ Тэгээд энэ яг уруул хүрээлэгч хамгийн нөө бүдэг өнгөтэй уруул хүрээлэгч байгаа. Яг хэрэг болж магадгүй гэж бодоод уруул хүрээлэгч авсан. Өнгөөр бас заримдаа нүрэ бодаагүй дээ нүд мүтэй ч гэсэн жоох юм тодлоод нүдээ нөө харлуулдаг шиг нүдээ жоохон тодлоод ч гэсэн ингээд бодож болно. Манай хүүхэд бит хоёрын сойз байна. Тэгээ энэ оо болохоор манай хүүхдийн оо, миний оо болохоор энэ дотор байгаа. Тэгээ энд нэг хитэн хөвөнгөө би нөө нуухаа ийм чихний хөнгөр авдаг байхгүй юу? Нүднийхээ нуухыг. Тэгээ энд яг хуу батга гарч магадгүй батга шахтай юм. Тэг арьс ингээд сүрдээчтэй шүү дээ. Тэнгүүд арьс сүрдээсэн үед би ийм чимхүүр ашигладаг байхгүй юу? Тэгээ яг хуу нэг ийм боолт хийсэн байна. Тэгээ нэг шүд арчилгааны юмнууд байна. Тэгээ нөө батганы наалт байна. Энэ талаас нэг юм байна. Энийг нүцээ. Ямиг яаж мэдгүй зүгээр юм хатуу саван авцсан. Ягаад ингэж шингэн саван биш яг хатуу саван авцсан бэ гэхээр энэ хатуу савангаас гарааж угааж болно. Дээрэс нь би яг юм яаралтай тохиолдол гарах юм бол ямар нэгэн одоо хувцас аймс ч юм уу тэр юм угааж магадгүй гэж бодоод юм хатуу саван авсан. Гэхдээ тэр хатуу саван хөтнөө барааны саван биш зүгээр гар угаадаа саван авцсан. Тэгэхгүй бол нөө барааны саван авчаар чинь гар мараа угаах бас болохгүй шүү дээ. Тэгээ энэ дотор яг уу ганцаарнг нь би нөгөө пад хийсэн байна. Тонер пад. Би сүүлд нэр энэ пад хэрэглээд байгаа. Одоо та хэдэд нэр скин кэр одоо энэ цүнх харуулж хахад та хэд юмээс хараагүй арьс арчилгаанууд харагдана. Гэхдээ би зүгээр л ингэ шууд ингэ харуулад явчих. Би дараа нь honest review хийн штэ. Тэр үедээ би ярина гэж бодоод ийм савтай тонер пад чинь ингэ хөвтүүлэх юм ингэхээр ингэ асгарчдаг штэ. Эргүүлдэг тагтай байх юм бол гайгүй асгарахгүй. Яг иймэрхүү тонер паднууд бол асгарчдаг болохоор босоо байрлалтай ийм зүгэн дотор хийхэд бол надад бол ингээ аюулгүй санагдаж байгаа хгүй. Тэрнээс зүгээр зүгэн дотор шууд ингээл энэ тонер падыг хийчих юм бол асгарах амар аюултай. Угаасаа асгарна.
За энэ команд нь юу эхнээс нь хавлаа харуулъя. Энэ бол зүгээр гарын тус байна. Миний согоос авч ирсэн зүгээр юм гарын тус. Тэгээ гарын тус надад бүр төрөл бүрээр байдаг. Одоо ингээл энэ цүнхэн дотор байгаа энэ гарын тосыг бол би ерөөсөө ингэ гаргадаггүй гэсэн үг. Ерөөсөө ингээд за энэ гарын тосыг ингээд өөр цүнх рүү ячидаа ч юм ерөөсөө тэгж гаргадаггүй гэсэн үг. Яг ингээд авч явдаг цүнхэнд нэг юм тос гарын тос байна. Өөр одоо нөгөө үүрдэг цүнхэнд маань байна. Тэгээ гэрт бол ингээд өрөө болгон байдаг ч юм. Яг ингээд байнгын байлаа. Би гарын тос гол ерөөсөө явж чаддаггүй угаасаа. За тэгээд би HBH-тэй тонер авсан. За мэдээж нарны тос бол авсан. За тэгээ яг энэ 3 хоногт миний нөгөө нэг яг Riddle shot хэрэглэх хуваар маань яг таарчаад байгаа учраас би Riddle shot-оо бол бас авсан. За би энд ингээ гаргаад тавиад байгаа тийм. Энэ нэрэн тонер маань дуусч байгаа болохоор та нар үгүйс харж байгаас тээ хэр ингээ дуртай байгааг минь дуусч байна. Энийг бол энд ингээ дуусгачих байх. За тэгээ миний нөгөө энд байгаа гэж би энэ хэрэглэж байгаа сүлүүд. Охины тос байна. За тэгээ би өглөөдөө юу нь бол niacinamide хэрэглэж удаад niacinamide авсан. За дараа нь хэрэв би нүрээ будахгүй байх юм бол миний өглөөний skin care-т би ийм нэг чийшүүлдэг тосыг бол заавал түрхдэг. А нүрээ будахчих юм бол чийшүүлдэг ийм тос түрхгүйгээр би шууд нарны тосоо түрхээд явчихдаг байхгүй юу. Тэгэхээр би энд угаасаа би нүрээ будахгүй гэж бодож байгаа учраас энэ өглөө хэрэглэх чийшүүлдэг тос авсан. За оройных болохоор би энэ чийшүүлдэг тосыг хэрэглээд байгаа. За тэгээд ретинолтой энэ шот хэрэглээд байгаа. Энэ шот бас яг хэрэглэх хуваар нас яг таарчаад байгаа. За тэгээ ингээд уруулны яг нэг юм 4 юм байна. Вазелины бол яг орой унтахтаа бол заавал ингэ түрхэж унтдаг. Тэгээ яг өдрийн цагаар бол ийм өнгө оруулдаг ийм семийн баалан байд энэ баг зэргийн нэг юм туяа өгдөг. Нэг юм зүгээр л юм туяа өгдөг. Жохон юм өхмөл уруулт харагдаад байдаг хгүй. Тэнгүүд би энэнгээрээ туяа өнгөтэй өдрийн цагаар болохоор ийм шингэн баалан хэрэглээд байгаа. Би ингээд гялтганаж гялалцмааргүй байх юм бол зүгээр ийм velvet matte бүдэг ягаан өнгөтэй энийг бол би зүгээр өдрийн цагаар нүрээ бодоогүй байсан ч би ер нь уруулаа ингэж боддог. Тэгэхгүй бол миний уруул өөрөө тийм ямар ч нөгөө өнгөгүй уруулахгүй юу. Тэгээ би энэ дотор болохоор мицеллер ус айцсан байгаа. Мицеллер ус маань бүр ингээд амар томхгүй юу. Тэнгүүд би аяллаар явахдаа ер нь дандаа ингээд аяллаа ийм саунд дотор тусгаарлаад хийчихдээ. Яг энэ арьс арчилгаануудыг ч гэсэн ийм тусгаалдаг саундаас хийж болно л доо. Гэхдээ би ийм яг нөгөө зориултын арьс арчилгааны цүнх авсан болохоор яг нөгөө аяллаар явахдаа ингээл за одоо энээсээ одоо нөгөө ийм аяллаа саундаа хиймээ. За одоо төөнөр, за энэ төөнөр ингээл одоо тийм үүртэй ажил удахгүй шууд ингээд ийм цүнхэн дотор ингээд хийгээ авах надад айгу амар санагдсан. За тэгээ энэ төөнөр би арай 3 хоногт хүрэхгүй байх гэж бодоод надад энэ аяллаа юм жижигхэн зүгээр чийшүүлдэг ийм раунд лабийн төөнөр байсан. Тэгээ би энэ төөнрийг авчихсан. Энийг одоо талтай л байна. За тэгээ оройдоо би энэ NAD-тэй, пептидтэй, хөшөлттэй эсэргийн серум хэрэглэж бодоод авчирсан байгаа. За тэгээд оройдоо бас хэрвээ тэр NAD хэрэглэхгүй байх юм бол зүгээр л ингийн чийшүүлдэг ампул хэрэглэж бодоод энийг авсан. Энэ бас нөгөө аяллах яг энд хэрэглээд юм дуусчих واخа. Аяллах болохоор ингэ жижиг авсархан амар. За тэгээд энд ингээ үнэртэй ус авсан байгаа. Энэ ингээ сүүн цагаан өнгөтэй байгаа. Миний бүр хамгийн дуртай үнэртэй ус Dior-ийн J'adore-ийнх нь сүүн үнэртэй ус байгаа. Би та хэд зургийг нөгөө сайжууд нь гаргачих юм бүр аим гоё үнэртэй. Тэгээ энэ үнэртэй ус гол нь ямар ч нэг алкогол ороогүй тэнгүүд нэг ус рүүгээ ч гэсэн цацаж болдгоороо бүр айгүй онцлог. Ус рүүгээ цацгаад ерөөсөө өсөг гэмтэхгүй. Тэгээд нүүр угаагчийг ч гэсэн би зүгээр энэ жижиг нүүр угаагчаа авчихсан. Энэ минь дуусчих юм бол би угаасаа тэгэл нэг томол нүүр угаагч энэ авна л та. За энэ талнаас хор би бүр амар муухай хийчих. Арьс арчилгааг ихтэй үсээ даруулдаг обр шиг хийсэн байна. Зүгээр би нөгөө юм алчуур хийсэн байгаа. Тэг энэ алчуур ямар зорилттой гэхээр зүгээр нөгөө гараа арчдаг. Одоо ингээл энд чи юм угаачаал байнга нөгөө гар мараа арчиж штэ. Тэнгүүд энэгээр бол хүн гараа арчина. Нүрээ бол би нөгөө салфеткаар арчих учраас тэр бол тустай байгаа. Бүгдийг хэрэг харуулах юм бол одоо надад нэг ийм коллаген байгаа даахгүй анартай гэхэд би энэ коллагеныг юу ууж байгаа. Өдрийн 3 хоног учраас би 3 ширхэг авчирсан. Өдөрт нэг удаг. Энэ бол яг хөө миний энэ байгаа. Би эмэгтэйчүүдийн нотис хийдэг байгаа. Яг юм ирсний дараа ер нь бол би юмаа солихолгондоо эсвэл ямар нэгэн байдлаар 0 ашиглаад бизнесний дараа болгон юм ирсэн учраас байнгын юм нотис хийдэг ашиглаж арчдаг байхгүй. Тэгвэл ер нь жоохон тийм зав сагддаг юм аа. Нэлэгт нэг юм хідэн ширхэг ингээд авчирсан байна. А гэртээ бол эмэгтэйчүүдэд зориулсан нотис хэлүүдээ хэрэг байхгүй байх юм бол би хүүхдийн нотис хэлбэтгээр дандаа ер нь арчдаг. Нэг иймэрхүү юм энэ зөвхөн дотор байна. Тэгээ өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан та нартай бүр маш их баярлалаа. Хэрвээ тань таалагдсан бол лайк, subscribe, share битгий мартаарай.
Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээ нэр хэрвээ та хэдэд маань асуумаар байгаа ямар нэгэн зүйлүүд байх юм бол зүгээр чөлөөтэй комментээр бичээрэй. Би бүр коммент ирэхээр амар баярлалдаг. За тэгээ баяртай.